Бид 7 хоногт нэг сэдв сонгоовч халуун сэдв нэвтрүүлэг бэлтгэдэг. Энэ удаад хүнсний аюулгүй байдлыг онцолж байна. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 60-аас 70% импортоор оруулж ирдэг. За шинэ жилийн баяр дүгсэн энэ өдрүүдэд улсын хилээр чанаргүй хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсан зөрчил гарсаар байна. Тухайлбал замын үд төмөр замын бомтоор иргэн Б 290 тонн чанар аюулгүй байдлын алдагдсан цагаан будаа оруулж ирэхийг завдсан. Зарим будаа нь хөгцөрсөн байгааг таарж байна. Хилийн мэргэжлийн албаны улсын байцаагчид гарал үүсэл нь тодорхойгүй 110 кг дахиад нэмах, 350 кг гахаан өгөх, 50 кг загас оруулж ирэхийг завдсан хоёр иргэнд хариуцлага тооцжээ. Бүгд найрамдах Солонгос улсаас импортоор оруулж ирсэн улаан алмыг лабораторийн сорилт шинжилгээнд хамруулахад жимсний хачиг их хэмжээгээр илэрчээ. Энэ мэт чанаргүй хүнс улсын хилээр оруулахыг завдсан олон баримт байна. 2019 онд бол замын үд бомтох хилийн мэргэжлийн албаны албал 500 гаруй зөрчлийг илрүүлж таслан зогсоож ажиллаа. За энэс томоохон зөрчлүүдээс нь дурдах юм бол импортын чиглэлээр орж ирсэн 2 вагон цагаан будаа хөгжтэй цагаан будааг экспортлогч улсад нь буцаалаа. За мөн нийтдээ 18 удаагийн үйлдэлээр урд төршид маань гахаа мэлзээ өвчин гарсантай холбогдуулан гахаа болон дахиад шууны махтан дээр хяналт тавьж ажиллахад 9.5 тонн 18 үйлдлийн 9.5 тонн дахиад гахаа шуу загсны махыг бол хурааж устгаж ажиллаа. Мөн одоо сүүлийн жишээ гэхэд 9.2 тонн ажигтай алмыг, хоёр төрлийн амьд ажигтай алмыг мөн илрүүлэн саатуулж мөн бас устгалыг хийлж ажиллаа. Импортын чиглэлээр илэрсэн зөрчлүүд дотор бас бүлэглээд үзэх юм бол тэр малын 2.2 тонн гаруй малын эмбио бэлтгэлүүд байна. За үнийг бол эхлээд саатуулсан, буцаасан, дахин орж ирсэн. Тэгээд түүнийг бол хураасан. Одоо тэгээд зохих хуулийн байгууллагад нь шилжүүлсэн. Энэ бол устгах тухай асуудал болох ёстой. За хүний одоо бас эмнэлгийн хүн эмнэлгийн салбарт хэрэгэлдэг тариур бас 21,000 гаруй тариурыг бол бас илрүүлэн саатуулсан байна. За мөн 600 кг гаруй биологийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж ярьдаг. Манайхан баад гэж ярьдаг. Ийм бүтээгдэхүүнүүдийг бас хурааж саатуулсан байж байгаа. Зөвхөн манайхан хурааж саатуулсан бүтээгдэхүүнүүд бол тухайн одоо муудс гэмтэх шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг үл хэвчлэн устгах тухай тэр орон нутгийн комиссд нь хүлээлгэж өгдөг. За хэрэг бүртгэл хийгдээд прокурорын суурьлаар хэрэг бүртгэл нь хийгдээд прокуророос цаг дараагийн байгууллага шилжүүлсэн бас 8 хэрэг байж байгаа. Энэ нь бол гэмт хэргийн шинжтэй гэсэн утгаар шилжүүлж өгдөг. За бус тохиолдолд бол их хвчлэн царгааныхаа тэр зөрчлийн хуулиараа арга хэмжээ хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэж ажиллаж байгаа. Энэ мэт чанаргүй хүнсний бүтээгдэхүүн улсын хилээр орж ирэх эрсдэл өндөр байна. Хил галийн ажилтнууд 24 цагаар хяналт шалгалт тавьж байгаа ч яг ийм чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг иргэн аж ахуй нэгж байгууллагууд өөр төрлийн бараа бүтээгдэхүүнд нууж оруулж ирэхийг завддаг байна. Хөлдөөсөн загснууд байна. Хөлдөөсөн загснууд за мөн далайн гаралтай сам хархой гэх мэт янз бүрийн бүтээгдэхүүнүүдийг давхар хайрцагт хийж хагаад тэгээд давхар хайрцагт хийгээд дахиад тэрийгэ шуудан дотор хийгээд өгсөн нэг байж байгаа. За тэгвэл бас нэг араа нэг өөр зөрчлүүд нь юу харагдсан бэ гэхээр химийн бодисуудыг шуудаатай ууд савтай байгаа химийн бодисыг хайрцаг савнд гадуур нь хийгээд наагуур нь өөр бараа бүтээгдэхүүнээр нуух, далдлах гих мэтэр ийм байдлаар хийж байгаа зөрчил байж байгаа. 9.2 тонн төр хажигтай алим гих мэтийг зүйлсийг зүгээр энгийнээр жишээлээд хэлэх юм бол энэ бүтээгдэхүүн маань өөрөө тэр 9.5 тонн дахиад гахаа шууны мах чинь хэрвээ хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахгүй нөхцлөөр тээвэрлэгдэж орж ирсэн бүтээгдэхүүнүүд маань яг хүнсний шаардлага хангахгүй зүйлс маань нэг айлд нэг хилээр л бодох юм бол энэ чи одоо 7-оос 9 мянган айлын ширээн дээр очиж нэг айлд 2-оос 3 хүнгээ бодвол хичнээн хүний эрүүл мэндэд нөлөөлж болох байлаа. Жишээлхэд бас түрүү хэлжээ шинэ жилийн баяр ойртож байгаа холбогдуулаад тэр орж ирсэн хүүхдийн тоглоомтой нөгөө шоколадтай юм тоглоомтой өндгөн шоколад гэдэг шиг тийм тоглоомтой жихэр гэж бодоход эн чинь бас 7500 байсан санагдаж байна. Тэгвэл өмнөний чинь тэрийг одоо нэг ингээд жижигхэн одоо ачааны микродүүрэн гэл хураасаа л та. Тэр байлаа гэхэд яг хүүхэд нэгийг л аваад идэв ш нэг удаа. Гэт бодох юм бол бас л 7-8 мянган хүүхэд тэрийг идэх л болох байлаа. За тэр 119 тонн хөгжтэй будааны тухай асуудал байж байгаа.
энэ үнийг нэг хэлээр нь бодох юм бол одоо ер нь 100-аад мянган айлт ч юм уу, нэг хэл бодоо очих ч юм уу гэдэг ч юм уу. Энэ нэг талаасаа бол бидний хэлж байгаа энэ тоо нэг их өндөр биш юм шиг сонсогдож болох боловч энэ яг тэрнийхээ цааталт энэ олон хүний тийм ээ хүнсээр дамжиж эрүүл мэндэд хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Энэ эрүүл аюулгүй байдал дээр бол нөлөөлөх үйл ажиллагаа юм. Хэрэв чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг иргэд мэдлгүй худалдан авч хэрэглэвэл хоол биш хор болох аюултай. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо гарал үүсэл баталгаад хугацааг нь харах зайлшгүй шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна. Тэгэхээр зэрэг ням тэгч гэдэг хүн бол яаж яанухаар энэ хүн зөвхөн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд дээр одоо байхаасаа илүү ахын хүрээнд гэр орны нөхцөлд ч гэсэн тийм энэ хүн өөрөө өвдөөгүй эрүүл хүн харахад гэсэн хэрнээ тийм эмгэг төрөгчний ялгаруулаа явж байгаа нь бас одоо хордлого гарах бас нэг үндэслэл болдог. Тэгэхээр энийг юу гэж хэлэх гээд байна вэ? Ажил олгогч нар хүнсний бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал үйлдвэрлэж байгаа үйлдвэр үйлчилгээнийхээ асуудлыг өөрсдөө хариуцна. За хувь хүмүүс бол худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг тухайлбал одоо хаяг шошгыг харах энэ хүчинтэй хугацаатай юм уу тийм ээ? Хадгалтын хугацаа дууссан уугүй юу гэдэг энэ нөхцөлийг бас хувь хүмүүс бас харж бараа бүтээгдэхүүнээ сонгож авах. Дээр нь энийг зөв одоо тийм ээ хадгалж хүнс ахуйтай хэрэглэх шаардлагатай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80% нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нотолсон байна. Манай улсын хувьд 4 хүн тутмын нэг нь чанаргүй хүнс хэрэглэж байгаа судалгаач гарчээ. Мөн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа тухайн иргэн эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж элдв халдварт өвчнгүй байх шаардлагатайг зарим их сурвалжууд сануулсан юм а. Хүнсний бараа бүтээгдэхүүнийг бол эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангасан худалдааны газраас сонголтоо хийгээч тийм ээ. Хөргүүр хөлдөгчтэй. За тэгээд дээрэс нь хүнсний бараа бүтээгдэхүүн өөрөө баталгаажлалтын баримт бичигтэй. За одоо ялангуяа одоо хүүхдийн бэлгийг маш ихээр худалдаа авдаг тийм ээ баяртай холбогдуулан. Тэгэхээр нөх хүүхд багчуудаа өгж байгаа бэлгнийхээ баталгаажлалтын баримт бичиг байна уу? Гарал үүснэ хаанаас юм бэ тийм ээ? За энэ бүтээгдэхүүн маань өөрөө нөгөө биет байдлаа алдж уугүй юу? Одоо жишээ нь төмбийсэн ч байд юм уу тийм ээ? Энэ бүрэн бүтэн байдал нь шалгана гэсэн үг. За дээрэс нь болохоор хугацааг нь бас анхаарах хэрэгтэй. Тухайн бүтээгдэхүүн маань одоо хизээ үйлдвэрлэгдээд ямар нөхцөл хадгалаад хизээ хугацаа дуусах вэ гэдгийг бас анхаарах хэрэгтэй байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийхээ 60-70% импортоор авч байгаа улсын хувьд иргэд өдөр тутмын хоол хүнсэндээ сонгож байгаа бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдалд зайлшгүй анхаарч хамгийн наазах нь баталгаат хугацааг нь харж авах хэрэгтэй байгаа нь дээр дурдсан баримтуудаас харагдаж байна. Учир нь улсын хилээр нууж далдалж оруулж ирсэн чанаргүй хүнсний бүтээгдэхүүн аль хэдийнэ хүнсний дэлгүүр зах худалдааны төвөөр тарсан байх ч эрсдэлтэй. Тухайлбал Хятад улсын иргэн гарал үүслэн тодорхойгүй хүнсэнд хэрэглэх зөвшөөрлгүй 20 тонн бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдан борлуулж байсныг мэргэжлийн албан улсын байцаагчид илрүүлсэн юм а. Өнгөрсөн 10 сард гарсан энэ зөрчлөлийг иргэн сануулъя. Скватер дүүрийн 3 дугаар хороонд байрлах ашиглахаа болсон энэ барилгад гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан юм. Ургамал амтны гаралтай түүхэд савлсан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж байсан нь хяналт шалгалтаар илэрлээ. Бид нар яг энэ хүнсний бүтээгдэхүүн хадгалж ирсэн агуулгад орж ирээд байна. Маш эвгүй үнэртэй байна. Хоолнд хүнсэнд хэрэглэдэг бүтээгдэхүүн хээгэрч муудсан байна. За энэ мэт маш олон хүнсний бүтээгдэхүүн амтлагчид хайрцагаараа энэ агуулгад бол хураагдсан байна. Мал амтны гаралтай түүх бүтээгдэхүүн маань өөрөө Монгол улсад импортлохдоо заавал импортын мэдээлэл гэсэн юм заавал. Тэгээ аж ахуйн нэгж импортлох хэрэгтэй байдаг. Тэгэд энэ бол өнөөдрийн байдлаар бол тийм бичиг баримтууд ерөөсөө байхгүй. Агуулгаас 300 м ч хүрэхгүй газар Бээжин хүнсний дэлгүүрт агуулгад байсан эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг зарж байсан юм. Өөрөөр хэлбэл баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг иргэд худалдан авч аль хэдийнэ хүнсэндээ хэрэглээд эхэлчихжээ. Томор савлагдаж ирдэг учраас жижиглээ савлцдаг. Тэгээд жижиглээ савлахлаар шошго байхгүй. Ингээд ямар ч юугүй стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдал. Өшөө дээрээс нь эрүүл ахуй аюулгүй байдал алдагдсан бүтээгдэхүүнүүд зарагдаад. Хугацаанд дууссан гарал үүсэл нь тодорхойгүй тухайн хүнсний бүтээгдэхүүнийг Хятад эзэнтэй Зуншунфа гэх компани оруулж ирсэн болох нь шалгалтын явцад урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Харин энэ их хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг хэл гайлаар яаж оруулж ирсэн бэ? Манай гайлын хяналт шалгалтын хаагуур нь өнгөрсөн бэ гэдэгт албаны хүмүүс шалгаж байгаа удахгүй тогтооно гэсэн хариултыг өглөө. Энэ үйл явдал нь та дэлгүүрээс хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үнслийнх нь бичиг баримт зөвшөөрлийг нь давхар шалгах хэрэгтэйг сануулж байна.
Яг энэ зөрчлөө сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа томоохон худалдааны төв хүнсний зах дэлгүүрүүдэд шалгалт хийсэн байна. Дээр нь шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн хяналтын ерөнхий газраас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт шалгалт хийжээ. Шалгалтын явцад нийт 2016 зөрчил бүртгэгдсэн байна. Тухайлбал үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл байхгүй аж ахуй нэгж согтууруулах хундаа үйлдвэрлэсэн байна. Мөн чанар стандарт хангаагүй 177 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хуран авчээ. Тодорхойлбол Төв аймгийн Мөнгөн морьт компанийн согтууруулах хундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлсэн байсан. Гэтэл тус компани хаяг шошготой бүтээгдэхүүн зах зээлд борлуулагдж байжээ. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөнхчин од компани тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэтэл тус компани бүтээгдэхүүн мөн л худалдаалагдж байжээ. Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбоотойгоор ийм зөрчил их гарч байгааг мэргэжлийн хяналтын байцаагчид санууллаа. Хөргөн гэмтэх бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтэй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой зөрчилүүд маань бас удаа дараа давтагдах гарч байна. За энэ удаагийн шалгалтаар бол урьдчилсан байдлаар нэг 2500 гаруй зөрчил илэрсэн байна. Тэгэхээр нэг 1300 орчим объектыг нэг 2500 гэдэг үндсэндээ нэг тухайн нэг объект бол нэг 2-оос 3 зөрчил болдог хэмээн илэрч байна. За эдгээр зөрчлүүдийг бол улсын байцаагч нар бол газар дээр нь арилгуулж явж байна. Мөн хугацаатай үр даалгавруудыг бас өгч байна. За хэн шалгалтын явцад бол чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй хаяг шошгын зөрчилтөө хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг татан авах устгуул гарах хэмжээ бас бид нар газар дээр нь авч ажилладаг. За үүнтэй холбоотойгоор одоо бол нэг 10 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж устгах арга хэмжээ авах. Тэгэхээр үндсэндээ бол эдгээр чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй энэ 10 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг бол хэрэглэгчид хүрхээс урьдчилан сэргийлэх таслан зогсоож арга хэмжээ авсан байна. За мөн хэн шалгалтаар илэрсэн зөрчилд бол бид нэр зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч явдаг. За энэ өдрийн байдлаар бол нэг 14 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг тавьчаад байна. Шинэ жилийн баярын үеэр хамгийн түгээмэл хэрэгэлдэг хүнс бол амтат бялуу мөн хүүхдүүдэд бэлэг болгож өгч байгаа зарим хүнсний бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол гарч байна. Мэргэжлийн хяналтын газраас 190 орчим төрлийн 320 гаруй түүхэд хүнсний бүтээгдэхүүнээс дээж авахд 3 дээжийн сорилтын дүн стандартын шаардлага хангаагүй байна. Ховд аймагт бас мөн импортын бүтээгдэхүүнүүд бол бас хаяг шошгын зөрчилтэй байна гэсэн мэдээллүүдийг өгч байна. За Барс, Буудаа, Төв, Амтад хамтдаас авсан хоол амтлагчудаас чанарын шаардлага хангахгүй байна. Мөн Монкет, Мон ундрмал гэдэг зэрэг бэлгүүний үйлдвэрүүдэд хийгдсэн бүтээгдэхүүнүүд хаяг шошгын зөрчилтэй байна гэсэн ийм мэдээлэлүүд ирж байна. За хүнсний бүтээгдэхүүнээс гадна бид нар согтууруулах хундаан дээр бас зөрчилүүд илрээд байна. Байгууллагынхаа шинэ жилийн баяр ёслолын арга хэмжээг нийт байгууллагаараа тэмдэглэдэг. Дээдлэл нь 600, доотлол нь 30-аас 40 гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр бол шинэ жилийг тэмдэглэжээ. За үүнтэй холбогдуулаад одоо шинэ томоохон хүлээн авалтуудад бол энэ зөөврийн хоол үйлчилгээ буюу манайхны эдгээр кетерингийн үйлчилгээнүүд явагддаг тийм үү. Өөр газар хоолоо бэлтгээд тэр арга хэмжээгээ болж байгаа тэр хоолыг тээвэрлэхэд халуун боловсруулалт хийгээд нийтэд үйлчилдэг ийм үйлчилгээ нь бол гарч ирсэн. За энэ бол өөрөө бас эрүүл хоо дэглэмийг мөрдөж ажиллах бол маш эрсдэлтэй үйлчилгээ байдаг. Энэ хоолны хордлого халдварын өвчний нэгдэл бүрдэх, нэмэгдэх бол хандлагатай байдаг. За сүүлийн 5 жилд хийсэн гарсан хоолны хордлого халдварын тохиолдлын судалгаанаас авч үзэхэд нийт хордлого халдварын 20 гаруй хувийн бүгдийн байгууллагад за 30 орчим хувийн нийтийн хоолны газар зохион байгуулалттай энэ хоолтой холбоотой асуудлаар манайхны хэлгээр аливаа байгууллага шинэ жилийн арга хэмжээ 20 найрын үед гарсан хордлого байдаг бол за мөн 20 гаруй хувь нь бол энэ гэрийн нөхцөл бэлтгэсэн хоолноос холдсон юм хордлого байдаг. Тэгэхээр энэ шинэ жил болж байгаатай холбогдуулаад би бас энэ хоолны хордлого халдвараас урьдчилан сэргийлж ажиллах талаар бас манай аж ахуй нэгж байгууллага иргэдүүд анхаарч ажилласаа гэж хүсэж байна. Саяхан гэхэд Өмнөговь аймгийн Эдгээс 5 толгой компани тусдан гүйцэтгэгч компани дээр хоолны хордлого халдварын тохиолдол бүртгэгдсэн. Энд бол хоолны хордлого халдвар хүмүүс өртөж аймгийнхаа болон Өмнөговь аймгийн цоцтой сумын тэмдгийн тусламж үйлчилгээ аваад гарсан байгаа. За мөн Өвөрхангай аймгийн төвд 12 хотод энэ буйны ажлын үеэр гэртээ бэлтгэсэн хоолноос бас хүмүүс хордож тэмдгийн тусламж үйлчилгээ авсан байгаа. Энэ дээр мэргэжлийн хяналтын байгууллагаас
хяналт шинжилгээ хийгээд зарим байгууллагуудад бол төслийн хэрэг үүсгээд шалгаад явж байна. Мэргэжлийн албан ерхий газраас шинэ жилийн баярын үеэр гарч болзошгүй эрсдлээс өршөлсөн сэргийлэх зорилгоор 2174 аж ахуй нэгж иргэдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Шалгалтын явцад хадгалах горим мөрдөөгүй 29, эрүүл мэндийн өслөг шинжилгээнд хамрагдаагүй 49, зориултын бас тээврийн хэрэгслэр тээвэрлэлт хийсэн 72 зөрчил тус бүр бүртгэгдсэн байна. Мөн мах боловсруулах үйлдвэрүүд хадгалах хугацаа дууссан хям бүтээгдэхүүн зайцыг хүнсний худалдаа сүлжээнээс буцаа аваад нохой гахаан хоолны зориулалтаар аж ахуй нэгж байгууллагуудад худалдаалсан байна. За гэвч тухайн иргэд хугацаанд дуусч мууцсан хямыг цааш нь худалдаалж байсан зөрчил тогтоогдсон байна. Манай улсын хувьд хүнсний хангамж муугүй үзүүлэлттэй боловч экспорт импортын зохистой харьцаа алдагдаж импортоос хараат орны тоонд багтдаг 3 сая хүн амтай түүнээс 20 гаруй дахин олон тоотлогоо малтай 1 сая га гаруй тариалангийн эргэлтийн талбайтай орны хувьд хүнсний хэрэглээнийхээ талаас илүү хувийг импортоор авч байгаа нь эрсдэлт нөхцөл яахын аргагүй муу юм. Тиймээс иргэд эрүүл аюулгүй хүнс хэрэглэхийн тулд цагдаа мэргэжлийн хяналтын хяналт шалгалтанд дан ганц найдах бус ямар хүнс худалдан авч байгаагаа өөрсдөө нягтлж гарал үүслийг нь шалгах шаардлагатай болоод байгаа юм а.